Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн сэдэв бол 7 сарын ерөнхий төлөв мэрэг гэсэн сэдэв байгаа. Нийт 3 хөзөр сонгоё. За та дараах 3 хөзрөөс өөрт хамгийн их таалагдж байгаа нэг хөзрийг сонгоно. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг хамтдаа эхэлцгээе. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань 7 сарын төлөв байдал ямар байх вэ? За хамгийн эхлээд ажил мэргэжил. За тэгээд мөнгө санхүү болон хайр дурлал. Хамгийн сүүлд нь нэмэлт хөзөр, танд илгээж буй сөүл мессеж карт. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг хамтдаа эхэлцгээе. За нэг дугаарын хувьд болохоор таны 7 сарын ерөнхий төлөв бол cooperation буюу одоо хамтын ажиллагаа гэсэн ийм сар байх нэ. 7 сар таны хувьд бол за ерөнхий байдал бол хамтын ажиллагаа, хамтран ажиллах, нэгдэл, хамтралт, хүншлэл гэсэн ерөнхийдөө бол ийм сар байна. За илүү наривчлаад за ажил мэргэжлээс эхэлцгээе. За ажил мэргэжлийн хувьд бол таны хувьд за Феникс галт шуу гарч ирсэн. За тэгэхээр ажил мэргэжлийн хувьд бол одоо ингээд дахин шинжлэгдэх ямар нэгэн зүйлсийг одоо ингэж шинээр босгож ирэх шин зүйлийг одоо ингэж туршиж үзэх ч юм уу те илүү ингээд нөгөө оюун бодлын хувьд илүү бүтээлч байх, шин зүйлсийг эрэлхийлэх ч юм уу одоо иймэрхүү байх боломжтой. За гэхдээ танаас одоо нэлээ ингээд юм зориг шаардж ээж болно. Мөн та өөрийн сэтгэл зүйтэйгээ ажиллах ч юм уу ингээд юм дотоод айдастайгаа ажиллах ажлын хувьд илүү ингэж нөгөө бодож логикоор ингээ анализ хийсний дараагаар ингэж шийдвэрүүдийг одоо гаргах үйлдэх ч юм уу. За тэгээ танаас нэлээ ингээ зоригтой алхам хийхийг шаардж байгаа ч юм уу иймэрхүү байж болно. Гэхдээ энэ нь бол одоо ингээ 7 сарын дунд хүртэл бол нэлээ ингэж бодож тунгаах ч юм уу те. За илүү ингээ ирээдүрөө чиглэсэн тийм шийдвэрүүдийг гаргасны дараагаар 7 сарын дундаас хойшоо ингээд илүү их үйлдэж эхлэх ч юм уу ингээд зоригтой алхмуудыг хийх ч юм уу иймэрхүү одоо боломжтой. За тэгээд ажил мэргэжлийн хувьд дээр одоо хамтын ажиллагаа хэн нэгэндээ хамтарч ямар нэгэн зүйлс хийх гэж байсан бол тэр нь илүү 7 сарын дундаас хойш илүү үйлдэл болон хэрэгжих ч юм уу хэрэгжүүлэх юм бас боломжтой байна. За дараагийнх нь бол мөнгө санхүү. За мөнгө санхүүгийн хувьд бол Nine of Cups Achievement гэдэг карт гарч ирсэн. За тэгэхээр 10 гээд бол одоо ингээд баг аркана маань дуустдаг. Тэгэхээр ингээ 10-ын тоонд бол арай хүрээгүй. Гэхдээ 9 гэдэг маань бараг л ингээ зорилгодоо хүрсэн ч юм уу. Одоо тиймэрхүү зүйлсийг илэрхийлж байна. Тэгээд санхүү мөнгөний тал дээр илүү ингэж одоо хуримтлуулах, хураах ч юм уу иймэрхүү боломжтой. За тэгтээ одоо ингээ boredom буюу ингээд нэг уйтгартай нэгin хэвэн л нэг иймэрхүү гинтийн том мөнгө орж гарах ч юм уу харьцангуй гайгүй байх боломжтой. Тэгээд санхүүгийн тал дээр одоо ингээ бас байгаа мөнгөндөө сэтгэл ханахгүй байгаа ч юм уу тиймэрхүү төр зураг байж магадгүй. Гэхдээ та бол хангалттай ингээд зорилготой хүрэхэд ойрхон байна. Таны ингээд санхүү мөнгөний тал дээр бодож исэн бас зүйл маань ингээ биелэхэд тун ойрхон байна шүү. Битгий бууж өгөөрөө бүш антраараа ч юм уу иймэрхүү мессежүүд байна. За дараагийнх нь болохоор хайр дурлалын мессеж байгаа. За хайр дурлал дээр бол Fool гэсэн мессеж болон Four of Pentacles гэдэг картууд гарч ирсэн байна. За тэгэхээр эхний картын хувьд бол ингээ сармагчтай аялалд гарч байгаа ингээ адлын явдал илэрхийлсэн ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр ингээ сармагчин бол илүү тийм ухаалаг, сэргэлэн одоо ийм сэргэлэн цаваа мэдрэмжтэй ч юм уу те иймэрхүү мессежийг бол танд өгч гэн мөн дээрээс нь таныг ингээд хайр дурлалын шин зүйлийг илэрхийлэх адлын явдал таныг хүлээж байгааг бас илэрхийлж болно. За нөгөөтэйгөр болохоор бас таны одоо ингээ хайр дурлал тогтургүй одоо жоохон ийш тийшээ өсчихсэн ч юм уу тиймэрхүү байгаа эсвэл таны сэтгэл санаа тогтургүй байсан бол Four of Pentacles буюу ингээ тогтурчж ирнэ гэж байгаа байхгүй. Тэгээд
одоо ингээд нөгөө хэрвээ хин нэгэн краш сайн хүн байсан бол өөрийн болгох ч юм уу те ингээд ийм бодиттой харилцааг үүсгэж ирэх боломжтой. За нөгөөтэйгөр хэрвээ та одоо эрэгтэй хүн байх юм бол одоо ингээд харилцаагаа бодиттой болгох, өөрийн болгох ямар нэгэн зүйлийг хийх ч юм уу байж болно. За эмэгтэй хүн байх юм бол хэрвээ тань одоо хайр дурлалтай холбоотой ямар нэгэн айдас төгшүүр байдаг бол түүнийг одоо даван гарах. За тэр нэгэн хэвийн ийм баригдмал байдлаас өөрийгөө чөлөөлөх юм чөлөөтэй болж ирэх. За илүү сэтгэл зүйн ингэж тогтворчж ирэх ч юм уу те ингээ хайр дурлалын тал дээр. За иймэрхүү бол мессеж байна. За тэг хамгийн сүүлд нь танд хэрэгтэй сөүл мессеж буюу таны сэтгэл зүрхэнд одоо юу гэж хэлүүлсэн бэ гэхээр help буюу одоо ингэ тусламж туслалцаа гэсэн мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр таны тус хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах, аль эсвэл танд туслах хүн гарч ирэх ч юм уу таны одоо ингээд 7 сарын хувьд ингээд тусламж туслалцаа гэсэн ийм мессеж болохоор таны одоо сэтгэл зүрх одоо сүнсэнд ингээд зориулсан ийм мессеж бол гарч ирсэн байна. За тэгэхээр тус хэрэгтэй хин нэгэн байгаа бол та бас ингээд тусламжийн гараа сунгаарай. За мөн танд ингээд хин нэгэн туслахаар гарч ирвэл тэр хүнийг бас ингээд бүү одоо тэр саналаас нь татгалзаарай гэж хэлмээр байна. За нэг дугаарынхандаа 7 сард нь хамгийн сайн сайхан болон аз жаргалыг хүсэж байна. Анхаарал тавьсанс нь маш баярлалаа. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг хамтдаа харцгаая. 7 сарын ерөнхий төлөв мэрэг. За хамгийн ихнийх нь бол ажил мэрэгжил. За дараагийнх нь болохоор 7 сарын мөнгө санхүү. За тэгээд хамгийн сүүлд нь хайр дурлал болон за танд илгээж буй сөүл мессеж карт юу байх вэ? За 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань 7 сарын ерөнхий төлөв байдал бол за 8 сэлэмтэй карт буюу loneliness ганцаардал гэсэн ийм карт байна. За энэ нь болохоор ганцаараа байх гэхээсээ илүү ингээ ганцаардсан мэдрэмжийг авах. Эсвэл ингээд тусгаарлагдах ч юм уу тийм иймэрхүү холбоотой 7 сар байх боломжтой. За илүү дэлгэрэнгүй ажил мэргэжлээс эхлээд хамтдаа харцгаая. За ажил мэргэжлийн хувьд бол илүү их сар болон одоо ингээд ийм дотоодосоо өөрчлөгдөж байгаа ч юм уу ийм боломжтой сар байна. За тэгээ ажил мэргэжлийн хувьд та одоо хамтран ажиллахдаа илүү их анхаарал халамж тавьдаг ч юм уу хүмүүсийг ингээ асарч хайрлаж хамгаалах, үйлчлэх иймэрхүү төрлийн ажлуудыг бас хийдэг байж болно. За мөн одоо өдөр тутмын амьдрал ажилд одоо ийм нэг арчилгаа, хин нэг арчлах, асрах, хүүхдээ асрах ч юм уу иймэрхүү ажлууд илүү түлхүү байж болно. За мөн гэр бүлийнхэндээ илүү анхаарал халамж, хайр, инэрлийг зарцуулах. За хоол ундтай холбоотой иймэрхүү зүйлсийг илүү их 7 сар түлхүү хийх ч юм уу ийм байж болно. За ажил мэргэжлийн хувьд та өөрийгөө илүү дотроосоо задлсан, нээж харуулсан, өндгнөөсөө ингээ хагараад гарч ирж байгаа. Тэгээ ийм дүр зураг нь болохоор таныг илүү ингээд өөртөө ихтэй болсон ажил мэргэжлийн хувьд илүү ингээд өөрийгөө задлж бусдад харуулах ч юм уу ийм харуулсан илүү юм чөлөөтэй өөрийнхөө байх ч юм уу иймэрхүү зүйлсийг бол харуулж байна. За мөн одоо ажил мэргэжлийн хувьд бол таны сэтгэл санаа айгүй тийм тогтвортой бас айгүй тийм тайван сайхан байх боломжтой байна. За Page of Swords болон Strength гэсэн картууд гарч ирсэн байна. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд бол та нэлээд ингээд зарлага ч юм уу гаргах боломжтой. За ингээд ямар нэгэн зүйлсийг төлөвлөж байсан түндээ ингээ мөнгө зарцуулах. За мөн гинтийн ингээ зарлах ч юм уу тиймэрхүү зүйлс бас байж тохиолдож магадгүй. За тэгээд за таны ингээд нөгөө нэг юм орлого зарлагын юу гэх юм уу маш юм тэнцвэртэй байж болно. За их хэмжээгээр одоо мөнгө орж ирсэн бол буцаад тэр хэмжээгээрээ одоо зөв зөвлөдөө захиран зарцуулах маш тийм өвөө аваатай ч юм уу ийм санхүүгийн хувьд бол ийм байж болно. За нэлээ ингээд их хэмжээний мөнгө санхүүжилттэй холбоотой үйл явдлууд өрнөж болно. За санхүүгийн хувьд бол танд ингээд хүч чадалтай байгаа байхгүй. Тэгээд энэ санхүүгийн мөнгө олох ч юм уу таны ингээд нөгөө ийм санхүүгийн хувьд бие даасан хүчрэг байх ч юм уу иймэрхүү сар байна. За тэгээд та
хэрхэн яаж өөрийнхөө авьяас чадвараар мөнгө олох вэ гэдгээ илүү ингээд олсон таны тэр ийм хүч чадал хязгааргүй ч юм шиг те иймэрхүү одоо ийм сар байх боломжтой. За дараагийнх нь болохоор хайр дурлалын хувьд бол Page of Cups болон Seven of Cups гэсэн ийм аягнуудтай карт гарч ирсэн байна. За тэгэхээр аяга нь болохоор дөрвөн махбодоос илүү дөрвөн махбод дундаа усан махбодыг айгүй их илтгэдэг. За тэгэхээр ингээд ийм сэтгэл хөдлөлтэй, романтик ч юм уу тийм шин чанартай гэсэн үг. Тэгэхээр хайр дурлалын хувьд бол Page of Cups буюу танд ингээд шинэ боломж бололцоо гарч ирж байна. За тэгээд та маш юм тогтвортой байна. Одоо юуны хувьд хайр дурлалын хувьд айгүй юм тогтвортой, хүлээцтэй, тайван, ямар нэг юмд яарахгүй байгаа ч юм уу байж болно. За мөн одоо юм нөгөө яст мэлхий харагдаж байгаа нь болохоор таны ингээ хайр дурлалын хувьд юм нэг удаашралтай ч юм уу те ингээд нэг юм тайван амгалан дотооддоо оршсон ч юм уу иймэрхүү тэгээд илүү ингээд хувийн зүйлсээ игээд бүтээлч байгаа, өөрийнхөө хобби сонирхолтой зүйлсд илүү цаг зарцуулж байгаа ч юм уу иймэрхүү байх боломжтой. За тэгээд таны Seven of Cups буюу боломжууд аль эсвэл сонголтууд бол байгаа. Танд ингээ хангалттай их бишээ тань руу одоо ингээд нилээ идэх хүмүүс ингээд таныг крашладаг, тантай ингээ холбогддог ч юм уу те ингээ танд бол сонголтууд үргэлж байдаг ч юм уу та ингээ өөртөө айгүй ихтэй хайр дурлалын хувьд бол ингээд сонголтууд байдаг. Гэхдээ одоо яг ийм гаднаасаа гоё гялалзаж харагдсан зүйлс яг та сонгох нь зөв ч юм ингээ сонголтоо зөв хийгээрээ. Тэгээ та бол өөрийнхөө сонголтыг хийх сонголтоо зөв хийх хүн гэж байгаа байхгүй. Илүү ийм зүн биелэг дотоод ингээ зүн совингоо сонссон ингээ сонголтоо зөв хийгээрээ ч юм уу тий хайр дурлалээр иймэрхүү мессеж гарч ирсэн байна. За тэгээ хамгийн сүүлд нь expect буюу 7 сарын хувьд та ямар нэгэн зүйлийг хүлээж найдаж байгаа. За хин нэг над руу эргэж холбогдох болов ч юм уу. За миний бодож байгаа зүйлс бүтэх болов ч юм уу. Тиймэрхүү одоо юм хүлээлттэй байгаа бол тэр хүлээлт маань бол одоо биелнэ. Таны ингээ бодож санснаар одоо ингэж болно гэсэн юм бол мессеж ирсэн байна. За 2 дугаарынхандаа 7 сард нь амжилт хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөө анхаарал тавьсан маш их баярлалаа. 3 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 7 сарын ерөнхий төлөв байдлыг хамтдаа харцгаая. За таны хувьд бол compassion гэдэг ийм карт гарч ирсэн байна. За тэгэхээр энэрэнгүй сэтгэл, инрэл өрөвдөх сэтгэлтэй ингээ бусдад туслах ийм сар байх боломжтой. За илүү дэлгэрэнгүй харцгаая. За 7 сарын ажил мэргэжлийн хувьд бол за таны хувьд ажил дээр өөрийн байр сууриа ингээд илүү их олох, өөртөө ихтэй байх, за яг юу хийх зорилгоо тодорхойлох ч юм уу те ингээд ажил ихтэй байх ч юм уу иймэрхүү сар байх боломжтой. Өөрийнхөө ингээд нөгөө дотор байсан бүтээл санаагаа илүү ингээд гаргаж ирэх, хүмүүс танилцуулах, за бусдын өмнө үг хэлэх ч юм уу иймэрхүү байх боломжтой. Ерөнхийдөө сар байна. За тэгээд ингээд нөгөө оюуны хөдөлмөр эрхэлдэг бол ч юм уу тиймэрхүү зүйлс дээр одоо илүү их ингээд нөгөө хянамгаа хандах, бичиг цаастай холбоотой зүйлс дээр хянамгаа хандах. За тэгээд 7 сарын одоо 18-наас ингээд бод ухарч байгаа учраас бас ингээд нөгөө ямар нэгэн асуудлуудыг үүсэх вэ те илүү ингэж нэгтэлж шалгах ч юм уу. За мөн тооцоо хийх, ямар нэгэн зүйлсийг бүртгэх, бүртгэл тооцоо ч юм уу. Иймэрхүү зүйлсээр бас ингээд болгоомжтой хандах хэрэгтэй. За мөн одоо ингээд ажилдаа ингээд илүү их амралт авсан эрхчлөөтэй байхыг хүссэн ч юм уу ийм одоо 7 сар байх боломжтой байна. За дараагийнх нь бол мөнгө санхүүгийн байдал. За мөнгө санхүүгийн байдал дээр бол Ace of Wands болон Family гэсэн картууд гарч ирсэн байна. За тэгэхээр таны санхүү мөнгө бол одоо ингээд гал махбодтой ийм карт гарч ирсэн учраас нэлээ ингээд мөнгө үрэх одоо ийм шаардлагатай сар байж болно. За илүү гэр бүл, аялал зугаалга, гэр бүлийн амралт сувлал тийм ээ. За ингээд гэр бүлээрээ хоолнд орох, за ингээд хамаатан саднаараа зугаалах ч юм уу иймэрхүү зүйлс илүү их мөнгө зарцуулсан. За мөнгө одоо орж ирэх, хуримтлуулах, хураах гэхээс илүү гарах, зарлагдах, бусд руу ингэж зарцуулах, зориулах, бусдад зориулах. За тэгээ илүү ингээд нэг юм амралт, сувлал, зугаалга, гоё сайхан зүйлсд зарцуулах, аялах, одоо
амттан тиймэрхүү зүйлстэй ийм зарцуулах ч юм уу те иймэрхүү одоо холбоотой санхүүгийн одоо ийм зарлагууд ингээ үүсэх боломжтой сар байна. За тэгэхээр таны хувьд санхүү мөнгөний хувьд бол илүү их гэр бүлтэй хөрөнгө оруулалт, гэр бүлтэй мөнгөө ингээд зориулсан, зарцуулсан ийм сар байх боломжтой. За хамгийн сүүлд нь бол хайр дурлал. За хайр дурлалд эддээ Chariot болон Ace of Wands гэсэн картууд гарч ирсэн. За тэгэхээр хэрвээ та одоо ганц бие байх юм бол Chariot буюу энэ дээр ингээ хоёр unicorn ганц цэвэртэй морь хоёр байгаа нь илүү нөгөө хосоо олох twin play ч юм уу те яг өөртөөгөө ижилхэн юм цэвэр ариун хайр дурлалыг тийм одоо дурлалын одоо аялал нь эхлэх ч юм уу иймэрхүү боломжтой. Тэгээд ингээ хайр дурлалын адал явдал эхэлж байгаа ч юм уу те ингээд иймэрхүү байж болно. За тэгээ мод харагдаж байгаа нь болохоор хэрвээ та хин нэгэнтэй уулзах харилцаа үүсгэх юм бол энэ харилцаа нь маш тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх ийм бодтой ийм харилцаа байх боломжтой. За хэрвээ та аль хэдийн хостой бол хайртай хүнтэйгээ одоо илүү ингээд бат буух үнэнж тогтвортой ийм урт удаан хугацааны ингээд харилцааны үндэс суурин тавигдах ч юм уу ийм одоо сар байна. За тэгээд ингээ ганц цэвэртэй морь байгаа. Таны ингээ хайр дурлал ийм цэвэр ариун өвөг дээдсийн ийм сүнслэг хүчээр замчлагдсан ч юм уу те ингэж ийм байх боломжтой юм байна. За хамгийн сүүлд нь танд хэрэгтэй сөүл мессеж карт бол trust гэсэн карт байна. За тэгэхээр trust буюу итгэх за өөртөө итгэх, өөртөө итгэлтэй байгаарай. За тэгээ өөрийнхөө хүчинд итгэх ч юм уу те 7 сард тэгээ тань сайхан зүйл тохиолдно гэдэгт бас итгээрэй. За хин нэгэн гарч ирэх юм бол тэр хүнд бас ингээ итгэж болох ч юм уу ийм сар байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ 7 сард нь хамгийн сайн сайхан бүхний хүсгийн юу анхаарал тавьсанс нь маш их баярлалаа.